сайд маргаадах юм. Та ингэ бодтоо өнөөдөр бид нар уулуурхай яамыг эрчим хүчний яамтай нийлүүлээд уулуурхай эрчим хүчний яам гэдгээ батлаад өгч. Тэгээ одоо тэр яамны сайд нь хин ганвыг юм уу сонон бэлэн юм уу? Дараагийн сайд нарын томилгооч нь ерөнхийлөгчтэй зөвшөлдсөө тэгээд ингээд гисээр явтал тэр нямдар гишүүний хэлээд байгаа шиг цаатлын хорыг одоо болий. Төрийн процедураа аваад ингээ явтал зай гарнаа. Энэ зайн дээр чинь янз бүрийн юмнууд хийгддэг штеп. Өмнө нь хийгдэж ирсэн түүхийн төрөө дурдаад л байна. Тэгээ одоо би харин асуугаад байгаа юм тэр ахгүй хэрвээ яг одоо төрийнхэн юугаар зайг нь гаргахгүй явах юм бол одоо байгаа сайд нар нь яг энэ бүтцтэйгээ хамт огцроод үүрэг гүйцэтгэгчдэр болох ёстой шүү дээ. Тэгээ энэ хоёр сайдын нэг нь үүрэг гүйцэтгэгчээр тавиад тэгээ тэр яамныхаа ажлыг хариуцаад явж явах ёстой. Хоёрдугаар сайхан бэлэг дарга та ингээд завсаргүй томилчин гэдэг их хурлын өмнөөс яриад байгаа юм. Одоо хуулиараа бол засгийн газрын гишүүнийг улсын их хурл томилдог шүү дээ. Томилох болоогүй байна. Асуудал чинь орж ирээгүй байна. Та ягаад улсын их хурлын өмнөөс шийд гаргаж ингэж яриад байгаа юм. Төрд ерөн зөвхөн сүүлийн үед энэ төрд байгаагүй жишг айгүй их явж байна. Их сонин жишгүүд гарч ирж байна. Энэ дээр бол үнэхээр санаа зовж байна. Одоо энэ ордон дотор тийм яриа гараад удаж байгаа шүү дээ. Энэ янз бүрийн юм чинь гадаадын төслийн хүмүүс хийгээд байна гэж. Монголын төр бүтцээ эрх хүчний гадаад хүмүүсгүйгээр хийх ёстой. Төрөө тэр төсвийн асуудлыг би хүнддэг нь та нар төрийг задлах процесс хийгээд байна шүү дээ. Төрийг задлах процесс хийгээд байна шүү дээ. Хэрвээ нэгэнт одоо аймгийн засаг дарга соёлын төвөө барих юм уу, эмнэлгээ барих юм уу, сургуулаа барих юм уу гэдгээ мэддэг болж байгаа бол нэгдсэн Монгол улс чинь байхгүй болж байна. Хөгжлийн хэмжээ чинь байхгүй болж байна. Салбарын сайд нь энэ салбарт эргэжлэхэд ямар ахис дэвшил гарах вэ гэдгээ мэдэхгүй болж байна. Ийм юм яваад байгаа учраас санаа зовж хэлж байгаа. Тэрнээс биш та нартай муудалцаж хэрэлдэж уралдах гэдэг байгаадаа биш юм шүү. Яалчгүй л одоо ингээд бүтцээрэн задлаад, төсвөрөж задлаад ийм байдал үүсгээд байна шүү дээ. Энэ чинь эх хонд бид нар ямар үр дүнд хүрнэ гэж бодож явах вэ? Энэ сайдуудаас чинь бид нар юу асуух вэ? Мэдгүй аймгийн дарга нар нь мэднэ гэж хариулж байна. Ийм л юм болох гээд байгаа юм аа. Тийм учраас би энэ хуулийг дэмжихгүй байна.